Хөдөө явах уу? 13 дугаар зууны үед дэлхийн нийслэл хот байсан хар хором хот руу хамтдаа явцгаая. Өчигдөр би Чингисийн музей үзэж үзлээ анх удаага. Тэгсэн чинь the capital of the world гэж бичсэн байгаа байхгүй бүр дэлхийн төв. Тэгээ хар хором гэж тийм гайхалтай хот байсан байх нь. Яг одоо бол тойр нь үлдсэн баг. Манай хоёр найз маань бас ирсэн. Дэлхийн нийслэл руу хийх энэ аялалд бидэн нэг дээр. What the fuck, bro? What's that? It's not Mongolian. What? Oh. It says Mongolian, bro. Wait. Can you play it again? You have to read it. You say it. No. Wait, he reads it, I say it. Дэлхийн Lichin, нийслэл Nistir, Ro, нийслэл рүү Nistil Ro, хийх Hier, энэ аялалд Inachor, бидэнтэй Bidin Train, нэг дээрээ. Nick Dere. Одоо ч дахиад 100 км яваад 9 насрахаа ороод тэгээ цааш дахиад нэг цаг явхад хар хором байгаа. Хар хором дээр юу хүлээж байгаа юм бүүмэд. Гэтэ өчтөр Чингисийн музей үзэж байхад энэ бол дэлхийн төв байсан л гэсэн. Тийм учраас л явж. Тэгэл болоо өөр юм байхгүй. Чод юм байгаа юм байхгүй юм мэдэхгүй. Чингис хааны үеийн тэр байшин хаана вэ? Төр хаана вэ? Let's go бүгдээ хамтдаа явж суралцалцгаая. Зам дээр явж исэн чинь энэ зам дээр бүр ингээд бүтэн морь итчих юм. Хөрх юмт машин дайруулсан л юм байна л да. Тэгээд хөл нь хугарцсан. Машин дайруулаад ингээ хөл нь хугарчих. Тэгээд замын яжуудаа шууд үхээд тэнчнээс нь одоо сэг зэмээр хоолдог шуум уу идэх гэж оролцсон юм уу яас. Удаагүй л харагдаад байх юм. Тэг угаас нүдийг ухаад идчихсэн шин. You know the big birds, they always go for the eyes first. Энэ одоо хөдөө шүн мөн ингэж муухай давхиж байгаад ингээ морь зөр мөргө алчт юм бах та. Yeah. Энэ орой шөнө хурд мурдаа итрүүлж явж байхгүй бол энэ яг хар шөнө харахгүй явж байгаа л мөрөгцсөн л баг л та бараг. Тэгэхгүй энэ гигийн цагаан өдөр ч одоо ийм мөргөж аална гэж байна. Тэгэхээр ганц юм энэ байгаа байхгүй. Нөгөө л миний яриад байгаа юм чараа ингээл битүү хог. Энэ их хогноос яаж салах хэрэгтэй юм бол юм бэ? Одоо ингээл нойлын цаас эхлээл тамхины акуркнаас эхлээл ингээл юу сараа тэр лаазтай ундаа. Тэр лаазтай ундаанаас эхлээл ингээл тэр араа ногоон лааз ингээл бит бүр энэ араа энэ жалгад байгаа л ингээл битүү хог. Okay, bro. Hide the phone. Go up. Just stand there, yeah? Яа, одоо тэмээ авчруулъя да. Тэмээтэй ингээд гоё манхан дээгүүр явж байгаа амар гоё дроны дүрс аваад тий. Цас хайрхан хөвч хангаа элсэн манхан цагийн уртаа хойраагүй эгэл төрөгтэй одос сургамал зантэн борол дэдсэмэн ортын дох хөдгийн тостой их хорон минь Эстидбэ гогтэнгэр гэж үгүй их орноос минь сайхан нутаг хачуугүй. За 9 тасархаагаас гараад хоол идэт хийдэ. Одоо нэг гоё Монгол нүүдэлчин, адуучин айлд очихоор байгаа. За яг үнийг хэлэхэд би одоо хамгийн сүүлд хизээ өөрөө яг гүү барьдаг, морь уйдаг тийм Монгол айлд очсноо санахгүй байна. Маш олон жилийн өмнө баг. Тэгээ очиод манай хүмүүс маань бүр бэлдээд ингэ дээлээ өмссөн хараа. Заавгүй цаач. Хагуум л яваад байна. Хар хором. It's almost it's like 80% perfect. Okay, now you say German word. Okay. Arschloch. Arschloch. No, you missing the R. Arschloch. Arsch. Arsch. Loch. Loch. Arschloch. Arschloch. Yeah. What does it mean? It's like I love you in a different way. Arschloch. Say bigomo. Bigomo. Yeah. That means I love you. That's not true. That means I'm gay. It's gay. Hopefully you have some German viewers so they know what you said. Oh, what the fuck? What did I say? This is you will type.
Анис нь нөгөө Монгол айл руугаа явж байгаа төөрчлөө. Төөрцөн биш зүгээр гайхамшигтай газар яриад гацчихдаг юм. Тийш харалтай энэ одоо. Тэр уран зураг уу? Энэ одоо юу вэ? Хөөе. Йоо энэ зам мам энэ уулахад яах вэ? Арай гайхалтай юу? Одоо Монгол айл руу очиод бид нар Монгол зүгээр айл яг нүүдэлч айл яаж амьдрдгийг харна да. Энийг авахгүй шүү дээ. Сайн байна уу? Хоёул адилхан малгайтай юм шүү дээ. Бид нар төөрчөөд үү? Хаашаа явж байгаа вэ? Ямар ч ус морь уйдаг. Танахын дөөрх юм уу? Манайх өөр. Тийм үү. Танах адуутай юу? Адуутай. Бид нар энэ гадаад хүмүүс Монгол айл үзүүлэх явж байгаа байхгүй. Тэгэл Монгол айл хайгаал явж байгаа царай. Болохгүй бол танахаар орно шүү дээ. За ямар ч юм баярлалаа. Болохгүй бол танахыг зориод чи. За баярлалаа. Crazy. How can we find the maybe it's those two household or Oh, there is someone living there. yeah. You guys are becoming so Mongolian. No urban culture. No coffee shop. No gym, No matcha. no gym, no. No nothing. Body factory. It's just you and your wife and your kids. That's it. And in this kind of landscape, when you see someone, you're happy. Like, oh, person. Oh, hi. Hi, come in, come How here. was your day? What did you do today? You want me to kill a sheep for you? Didn't you say when we go to a mountain we have to shout some things? Like Yes. you did Oh yeah, you gotta shout like this. No. If you shout like that, I punch you. You gotta shout like this. Hey! Do this. Hey! Shout. Well, let's go up there. Up there. Yeah. So we have this thing called humor. It's like aura. Okay. And you can increase your aura by shouting on top of the mountain. So this is what you gotta do. Hey! You hear it? Okay, we do it Wait. together. Wait, how many times? Hey. 4, and fourth one is longer. 우리 우른 어르խлоо хайяатсан хангаймэ намрын сарунахлаар нарахулжасан харахалмэ бодолимэ тэнгэрмэ усримэ нуцурмэ наяя хангамэ Гэтэ зүгээр л ийм газар зүгээр гэрээ өрөөл амьдрал гоё л тасархаа байгальтай зүгээр ингээс. Бид нар нөгөө айлаа олохгүй төөрөөд нар жарах гад байдаг. Ямар ч байсан сая ингээ залахгүй хаана нэгсэн чинь нэг 20 тэмээнээс жоох урагшаа явахаар дахиад нэг 20 хэдэн адуу байна. Нөгөө хүн бүр юу яриад байгаа юм бэ? Тэр тал зүгээр ингээд уран зураг шиг байгаа шүү дээ. Тэр үүл. Бич байхгүй. Ингээл бич байхгүй. Манай ирсэн залууд бол сонирхолтой л шүү энэ чинь ингээд төөрж мөөрөө те. Эний төлөөл те энэ adventure-ийн төлөөл ирж байгаа шүү дээ. Монгол гэл юм өөр. Game of Thrones шиг уулуудын дундуур ингээл хинч байхгүй газар төөрөөл яваал. Хаци бөөмөд. Жоохон бөөмөд. Ойлгохгүй байна. Агаас. Сайн байна уу? Ахын гадаад хүмүүсний бичлэг хийж байгаа зүг гайг бах те. Зүгээр үү. За. Ваа, стайр хүмүүст ч юм те. Манай хоёрын гадаадаас ирсэн хэдтэй юу ч үзээгүй бүр Монгол хүмүүс хараад бүр шок. Oh. This is some fresh egg. Tasting bro, it's really different from the tastes different. Right? It's different, right? Таац та баахан хүлээсэн үү? Яа, на бүр өдрөөс хойш хүлээлгчлээ таадаг бүр. Бид бүр тэр энэ зүг рүү гараа авчиж. Энд чинь одоо ингээ орой болоод нар жарахаар чинь гүүгээс хаагаад тавьчих штэ тий. Тий одоо саачаад Явах гал бидийг хүлээгээдсэн үү яана. Тэгвэл бүгдээрээ гарч гүүн дээр нь очиод манай ч одоо морь үзээгүй. So you get the horse milk and put it here and you just keep doing it. Энд бүр хэдэн мянга бүлэн штэ тий.
Гэтэ энэ дандаа хүүхдүүд л хийж байгаа шүү дээ. The kids do it most of the time. When it gets like lower, they just milk the horse and they just put new horse milk again and they never finish. Shall we go outside? You guys want to check it? Зя гараад. They have a TV inside, huh? Yeah. That's cow shit. They just collect it. The kids always collect it every single day. So it never finishes. They never get cold, he said. Хотныг бид нар сая замдаа хэд хэд юу арсан? Үнэг арсан. Үнийг хэрсэн. Үнэг хэрсэхтэй юу. This is the traditional way to keep the baby horses. So they just like tie it here. Look at this. Moms are like near the babies. Одоо дахиад түлхээд өг та. За болчих. Ингээ онгорчих уу? За. Зя. Их чөлөөтэй. Хоёр азар гадуутай юм биш те. Ингээ өв соёлоо хамгаалаад амьдрахаар гоё юм те, гоё бахархмаар юм те. Хотын хүмүүс яаж удаа те. Яг гоё. So he doesn't sell any of his horses and he doesn't sell any adak, horse milk. And he just like, no, he doesn't need to make money because everything he needs is here. Явцгаах уу? За тийх үү. За тэгээ. За ах сток баярлаа. За. Хүмүүс зүрх танилцуулсан сток баярлаа. Бид нар итгэн хөдлөхгүй бол замдаа төвч боо юм. Ja, hier, er bringt uns zur Straße. Зя. За хоолоо идчихлээ. Байрныхаа төлбөрөөр төлчлөө. Асааландын савангийн үнэр бол тасархай юм байна. Монгол иймэрхүү газрууд их хэрэгтэй байна да тий. Жохон маржнаа нэмээд сервис сайтай, хоол сайтай, орчин сайтай гэд гоё хийх юм ихтэй. Тиймэрхүү амралтын газрууд их болж жуулчдад гоё яваад байна л да. Өнөөдөр гоё нар хур тэгшэрсэн сайхан өдөр байна. We are ready. Ready to go. Yeah. How was the sleep? It was good actually. It's good. Yeah? Yeah, but it was fucking two single beds. I couldn't move them together Really? Yes, So you guys so- slept separately. separately? Oh my Yeah. god. You guys almost broke up. It was kind Wow. of like a broke up we went through last night. Yeah. Yeah. Today the weather is good. Thank you. Thank you. Thank you for having me in your No country. problem. This is a beautiful country. Teach The me Genghis Khan used to pee there. teach me something in Mongolian so I can say it. Тамин. Зя Эрдэнэзуу хід дээр ирлээ гэж. Эрдэнэзуу хід үндсэн хуучин хар хором хотын суурин дээр боссон хід байгаа. Тэгээ энэний ард үндсэн яг хар хором хотын тойр байгаа. Маш том. Хэмжээний хувьд бол бүр нэлээд том. Эрдэнэзуу хід дээр дөрвөн зүгээс нь матлаг гэж үзсэн юм байлаа. Тэр хэсэгт байсан, тэр талд байсан, тэр талд байсан, бүр хойно байсан. Тэг хийгээд үзсэн чинь яг доотлынх нь одоо юу гэдэг нь үндсэн босгосон нэг тоосоо байгаа шүү дээ. Бүр яг доошоогоо явах тусмаа тойр нь өөр үеийн тойр байсан гэж байгаа байхгүй юу? Монгол оронд бурхны шашин 3 дэлгэрсний хожим үеийн дэлгэрэлтийн халах зүүн Монголын анхны хід нь Эрдэнэзуу. Бүр сүүлийн үед. Нар 1872 оны байдлаар Эрдэнэзуу хід нийт 62 сүм дугуйн 500 гаруй барилга байгуулсан 1500 орчим ламтай болоод иржээ. 1500 ламтай гэж одоо манай community шиг байсан биз дээ. Болж шүү дээ. Ийм community хэд ийм том байшин тавьсан биз. Манайх байшин байхгүй яана. No. I told you. Oh, This is just the entrance. Oh. Wait. This is just this area. The Karakorum city is this. Oh fuck. It's like way over there. So we can go there now. Yeah. And we see this Let's stuff. see the inside Yeah, okay. and then we go out So with the that's all car. new stuff here. Yeah. It was built around 1600. Одоо энд чинь 1500 байсан гэж 1500-д хоол хийх хэрэгтэй шүү дээ. 1. Ингээд 2. Автай сайн хааны гэрийн бөр. Энэ хааны гэрийн бөр гэж биш вэ? Бүгдээрс өмнөх нэг улсын влог дээр нөө бөр гэдэг үгний утгыг ойлгосон шүү дээ. Энэхүү гэрийн бөр 8 багантай байсан бөгөөд Автай сайн хааны гэрийн бөр 45 м голчтой, 35 хантай.
35 хаана гэдэг чинь бидний сая 20 хийсэн хамаг Монгол өргөч 36 хаантай шүү дээ. Баахан цэцгэл байна да тойроод. Энд үлзий хээ байна. Энэ хараа. Энд хээнүүд байна. Энд хар сүлж шиг юм хийцэн байна. А энэ шүү дээ. Сайшаалтай. Сайшаалтай. Харч нь би уншиж байгаа сте. Сайшаалтай 7 дугаар оны намурын тарган сараган ах би бол миний хийж унш. Нэг жоо хөхтэй нэг бэ ба бан банта гэж. Яа. Тэгтээ уншиж нэг те 20% уншчихлаа. Удахгүй уншиж сурнаа. Энэ юу болсныг хараа. Ямар хаа. Манайхаа зэлэрэ. Морин тэрэг ямар орхоогоор тоглож өсөөгүй монгол хүн гэж байхгүй байлгүй дээ энэ ч. Монголын өвдөөц нарын гэрийн багных нь суурь оддоо. 35 хаантай гэр байсан гэж тийм бүр. Энэ ногоон хашаан дотор байгаа энэ хэсэг тэр чигтээ ингээд хар хорин хот дээр үе. Яг Эрдэнэ 100 хийдээс хоошоо энэ ногоон хашаатай энэ хэсэг тэр чигтээ. Эндээ бүр ийм урт үргэлжилдэг хараа. Тэр харах юм бол бүр маш урт. Хоошоо бараг километр байна уу да. Тэгээд өргөөшөө бас дахиад 1.5 км байсан баха. Тэр энд бидний хар хорин хот байсан гэсэн үг. Өгөөдөө хаан яг энэ газрыг хамаг Монгол улсын төв болгож байсан тухайн үеийнхаа дэлхийн нийслэл. Тухайн үеийнхаа дэлхийн Дубай байсан гэсэн. Одоо ч харж байна тэр нэг юм жоохон овор шороонууд байгаа. Ямар нэгэн байж тэр чулуу байна. Нэг нь хашаан тэр энэ хараа. Улаан цай нэг юм байгаа өстэй суур. Тойр гэх юм уу те. Угийн нуур руу явдаг замны яг энэ хажууд юм биш үү? Хөө энд юу вэ? The fucking оршуулгын газар шүү дээ. No, we go there. Энд зүгээр шууд тарилангийн талбай шаардсан шүү дээ. Хар хорин хотын суурин дээр тарилгийн талбай байна. Энэ хэр чулуун дээр очтой энэ. Let's check. Look at that. There is something there for sure, right? So you think that? Imagine like 800 years ago this was the capital of the world and now there is nothing here. This truly shows that, you know, everything has an end. Even though how much money we collect, you know, at the end of the day this is the end result. Almost conquered the whole world. Yes. Тэрийн зогсож байгаа зэрэг харалтаа угсаа яаж ч уцагсараа ингээд доошоо яг энэ дөрвөн өнцгтэй. Тэгээ энэгээр юм хүрээ байна. Ингээ хоошоо шат явж байна хараа. Нэг юм хан шиг юм явж байна. Ингээ хан байна. Дахиад энэгээр ингээ хан байна. Тэр хан тэр хүртэл явж байна. Одоо энэгээр ингээ яваал ээж болно урагшаа бид нар. Чи бодоо 800 жилийн өмнөөс нь дэлхийн төв хотын дээр алхаж ингээ бодоо. Юу ч байхгүй. There's nothing here. So what's the point of life, dude? If our life is gonna be like this in 800 years, what's the point? For what though? Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан улсын нийслэлээс юу ч байхгүй. It's kind of sad though. It's truly sad. Like in the history, it's written already. It's proven fact. This was the center of the world, and we're walking on it. This is it.